Өнөөдөр аймгийн төв талбайд ховдын тарвас хоол ундааны баярын үзэсгэлэн боллоо. Тус арга хэмжээг засаг даргын тамгын газар, шинэ ховд хөгжлийн корпорац, Бүрэн Монгол төрийн бус байгууллага болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь орон нутгийн брэнд болсон тарвас болон бусад хүнсний ногоогоор олон төрлийн бүтээгдэхүүн бий болох, гадаад дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээнд тохирсон хоол ундааны шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн хувьд одоо 7 сарын 15-наас 8 сарын 15-ны хооронд гэхэд Ховд аймгаар 14,300 гаруй тээврийн хэрэгсэл 62,000 гаруй одоо иргэд дотоодын аялал жуулчид одоо зорчсон ийм мэдээлэл байгаамаа. Ийм учраас дотоодын аялал жуулчдад зориулсан энэ ивент арга хэмжээнүүдэд бид нар бас зохион байгуулах юм хэрэгцээ шаардлага байна. Иймээс дотоодын энэ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочдууд, ресторан, цайны газруудынхаа тогоочдыг бид нар сургаж дадлагжуулах ийм хэрэгцээ шаардлага байна. Иймээс энэ өнөөдрийн энэ зохион байгуулж байгаа арга хэмжээ бол нэгдүгээрт одоо Монгол улсын нэрийн хуудас болсон аялал жуулчлалын чиглэлээр олон улсын одоо фестивал Монгол улсад төлөөлөн оролцдог мастер тогоочд хүрэлцээж манай Ховд аймгийн энэ одоо тогооч нарт газар дээр нь одоо сургалт зохион байгуул энэ тарвас болон Ховд аймгийн орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнүүдээр одоо хичнээн нэр төрлийн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох уу гэдгийг одоо дадлага сургалт хийж байгаагаараа онцлог энэ нь бол эргээд одоо бид нар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд манай ресторан зоогийн газрууд одоо ашиг орлогоо нэмэгдүүлэхэд одоо ихээхэн байр суурь эзэж ач холбогдолтой болно гэж ингэж үзэж байгаа. За хоёр дахь асуудал бол мэдээж одоо намар болохоор үн хямдардаг. Энэ шавгагаа үнд оруулах, шавгаагаар олон нэг төрлийн одоо бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ингэснээрээ Ховд аймгийнхаа энэ тарвас энэ брэнд бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд, Монгол улсын түвшинд одоо таниулах ийм одоо хоёр одоо ач холбогдолтой зүйл юм. Ийм учраас одоо цаашдаа бол жил бүр энэ Ховдын тарвас болон энэ хоол ундааны баяр гэсэн энэ нэртэй энэ фестивалыг цайны зам арга хэмжээнийхээ өмнөх бас нэгэн одоо угтур арга хэмжээ болгож жил бүр одоо зохион байгуулж авч явахаар ингэж шийдвэрлээд байгаа юм аа. За энэ фестивал арга хэмжээгээр ирэхэд Ховд аймгийн ийм үндсэн түүхий брендийн бүтээгдэхүүн байд юм аа. Энийг бол олон улсын ингээд хоол хүнсний ундаан ингээ оруулаад нэмэн үрдэг шингээгээд хийж болдгиймаа гэдгийг харуулахыг зорж байгаа. За магадгүй одоо нэг тортын баярын бялуу гэхэд шавгаа бол нэг 2000 төгрөгийн өртөгтэй байхад энийг арай илүү боловсруулад баярын бялуу болгосноор энэ маань 15-аас 20,000 төгрөг болох боломжтой. За магадгүй нэг 100 г тарвас маань өөрөө коктейл болоод шингэг ус болсноор 10-аас 8,000-аас дээш болох боломжтой. Кофений орсонд орохтоор энэ бас илүү нэмэн үрдэг шингээж боломжтой. Орон нутгийн брендийг агуулсан ийм бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг гаргаж болохын боломжтой гэдгийг харуулахыг зорж байна. Монголын гастроном аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллага, Монголын тогоочдын холбооны мастер тогоочид орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан тарвасаар шингэн болон хүнсний бүтээгдэхүүн нийт 20 гаруй төрлийн зууш, коктейл, десертний цуглуулгыг бэлтгэж олон нийтэд сонирхуулав. Ховд аймагт жил дунджаар 5,000 гаруй тонн тарвас хураан авдаг. Иймэрхүү тарвасаар олон янзын бүтээгдэхүүн хийх арга барилыг олон нийтэд таниулан, үйлчилгээний байгууллагуудад зааж сургаснаар нэмэн өртөг шингээ худалдаалах, үүгээрээ жуулчдыг татах, эдийн засгийн өрөөжийг дээшлүүлэх боломж бүрдэж байна. Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлалган зохион байгуулах юм аа.